Үзэгч та бүхний нэр амар амгалан айлтгая. Үзэгч та бүхэн минь битүүлгээ сайхан хийцгээж байна уу? Энэ өдөр мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаараа хүргэж байна. Өнөөдрийн хөтөлбөрөөр гал морин жилд эдийн засаг савлгаатай байна. Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын 91-р багийн малчин дэлэг алтан хургийн эзэн боллоо. Шаан харван хурц хараа тэсвэр төвчээр аз хиймэр оновч бэлгийг бэлэгддэг. 5 дугаар Игзэр хотогт Сүхбаатар аймагт морилж хурал хурж байна. Эдгээр олон бусд мэдээллийн дэлгэрэнгүй одоо хүргье. Монгол улсын эдийн засаг жилд дунджаар 5% өсдөг. Гэтэл энэ өсөлтийн дийлэнх нь уул уурхайн салбараас хамааралтай. Ирж буй гал морин жилд эргэн аж ахуй нэгжүүд бүсээ чангалж эдийн засаг хүндэрч магадгүй байна. Уул уурхаагаас бусад салбарт бодит өсөлт гарахгүй бол бодлогын хүү инфляцийн түвшин өндөр байх эрсдэл харагдаж байна. Сар шинийн мэд төвшөөлийн үзэгчтэй сүрээр дараг чимээх гал морин жил айлчлан ирж байна. Айлчлан ирж буй гал морин жилд Монгол улсын эдийн засаг тэлж иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэхээр засгийн газраас олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Инфляцийн түвшин 7.5%-тай, иргэдийн дундаж цалин орлого 2.3 сая төгрөг, Монгол улсын валютын нөөц 7 тэрбум төгрөгт хүрсэн энэ үед эдийн засгийг цаашид тэлж хувийн хөвшлийг дэмжихээр засгийн газраас эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, уул уурхайн салбарыг дэмжихээр ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт түүнийг дагсан 10 гаруй хуульд бол эрх хаврын чуулганаар өөрчлөлт оруулахаар хэлэлцгээр байгаа. Эдгээр хууль тогтоомжууд Монгол улсын эдийн засгийг 2026 он буюу энэ гал морин жилд тэлж цаашлаад уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх гол зорилгыг тавиад байна. Гэхдээ иргэдийн амжиргааны түвшин цалин үлс нэмэгдсэн ч гэсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн тасралтгүй өссөөр ирсэн нь иргэдийн хувьд бол томоохон дарамт болж аж ахуйн нэгжүүд татварын дарамтаас үүдэн жижиг дунд үйлдвэрлэгч бизнес эрхлэгчид үүдээ хааж эхэлсэн ийм жил эхэлж байна. Тэгэхээр ирж буй энэ гал морин жилд бол эдийн засгийн хувьд ялангуяа хавар эдийн засгийн хувьд бол амаргүй цаашлаад бол аж ахуйн нэгжүүд иргэд бол бүсээ чангалах эдийн засгийн хувьд хүндэрч магадгүй гэсэн ийм дүр зураг бол ажиглагдаж байна. Яг юуны олон улсын байгууллагууд Монголд сангийн яам, Монгол банк бүгдөө эдийн засгийн төсөөллүүдээ бол гаргаж л байдаг л да. Тэгэхээр яг энэ 26 онд бол Монгол улсын эдийн засаг бол нэг өнгөрсөн жилийн түвшинд байх болов гэсэн ийм багцаа бол гаргаж байгаа. Яг л нүүрсний үн бол бас ийм сайн сэргсэн зүйл байхгүй. Гэхдээ нүүрсний үнийн бууралтыг эргээд зэсний үнийн өсөлт маань нөхөж байгаа учраас бол төсвийн хэмжээ маань бас нэг өнгөрсөн жилийн хэмжээнд ямар ч байсан орлого нь бол бүрдэх болов гэсэн нэг ийм таамагтай явж байгаа. Тэгэхээр инфляц бол бараг 2 дахин буурлаа. 10 хэдэн хувиас 7% орлоо энэ төр гэдэг. Эдийн засгийн өсөлт 2%-аас 5% орлоо гэдэг. Тэгэхээр энэ үзүүлэлт гэдэг энэ ямар статистик барьж ярих уу гэдэг дээр аягүй сайн анхаарах хэрэгтэй. Мэдээж нийтлэгээр инфляц эдийн засаг бол өсөж байгаа. Гэхдээ хүртээмжийн хувьд ямар байгаа яг бодит нөхцөл байдал дээр энэ офисын төвөөр байгаа түрээслүүлэгч ямар их нэмэгдэж гин те. Зээл авах хүмүүсийн тоо ямар их нэмэгдэж гин, гадуур ажил яасан зарууд яаж их нэмэгдэж гин гэд иймэрхүү энгийн бид нэр статистикуудыг харах хэрэгтэй. Урчны жилтэй харьцуулахад магадгүй энэ жил хүмүүсийн бодит худалдаа авах чадвар тийм өндөрөж чадахгүй. Үүнтэй холбоотой дотоод эрэлт хэрвээ идэвхжил нь борчвол банкны салбар бусад эдийн засгийн идэвхжил муудах тийм дүр зураг ажиглагдаж магадгүй. Ер нь бол айгүй нэг бүсээ чангалах жил болоо гэж эдийн засгийн зүгээс л харж байгаа. Уул уурхайн салбараас гадна 2026 он буюу энэ морь жилд хөдөө аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлэх, ялангуяа энэ мал аж ахуйн салбартай холбоотой экспортыг нэмэгдүүлэхэд бол гол анхаарлаа засгийн газар хандуулж байгаа. Тодруулах юм бол өнгөрсөн онд бол эдийн засгийн өсөлтөд гол нь нөлөөсөн нэг салбар бол хөдөө аж ахуйн салбар байгаа. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхээр засгийн газраас 2026 онд энэ онд бол томоохон хэд хэдэн ажлыг хийж эхлүүлж байна. Хөдөө аж ахуйн салбар дээр өсөлт гарах уу гэдэг нь бол энэ хаврын хаваржилтаас бол шалтгаална. Өөрөөр хэлэх юм бол малын зүүбэс хорогдол, мөн малын түүхийн эдийн үн ханш, махны үн зэрэг дотоодын зах зээл дээр хэлбэлцэж байгаа энэ мал аж ахуй хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үн энэ хавар яаж тогтохоос хамаарч цаашлаад эдийн засагт үзүүлэх үр өгөөж бүтээмж нь бол хэр болох вэ гэдэг нь илүү тодорхой болно. Тэгэхээр уул уурхайн салбараас гадна энэ хаврын хувьд эдийн засаг хүндрэх эрсдлийг гол давах салбар дээр бол хөдөө аж ахуйн салбар дээр гол найдвараа тавьж байна. 5% өсөлтийг харах юм бол тал хувь нь барилга болоо хөдөө аж ахуйн салбар л байгаа. Өнөөдөр хөдөө аж ахуйн салбар хэдэн мянган хүн ажилладаг билээ те. Барилгын салбар ч өөрөө бараг 20-50 мянган хүн л байвал байгаа те. Ажиллах хүчин бага шингээдэг салбар шүү дээ. Тэгээ ингээд ботхоор хамгийн их ажиллах хүчин шингээдэг үйлчлэгийн салбар ч өсөлт байна уу? Худалдааны салбар ч өсөлт байна уу гэхээр хэцүү байгаа.
Боловсрол эзэмших насан дээрээ яваа залуу малчдын хувьд бодит байдал тодорхой бэрхшээл сорилтууд тулгарч байна. Ялангуяа сумын аслагдсан багуудад ерөнхий боловсролын сургууль байхгүйгээс шалтгаалan залуу гэр бүлүүд хүүхдэд боловсрол олгохын тулд 2 өөр газар суурьшин амьдрах шаардлагатай болж байна. Өөрөөр хэлбэл нэгэн сумын төв суурин газар хүүхдэд сургууль сурахын тулд байрлаж, нөгөө нь малын бэлчээр дээр үлдэн аж ахуйгаа эрхлэх нөхцөл байдал үүсэж байна. 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн ажил ирж байна. За 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан нь цаг үеийн хамгийн чухал шийдвэрүүдийн нэг болоод байна. За гэвч боловсрол эзэмших насан дээр яваа залуу малчдын хувьд бодит байдал дээр тодорхой бэрхшээл сорилтууд тулгараад байна. За тухайлбал бэлчээр дээр ажиллаж амьдарч байгаа залууст гэр бүл зохиох, хань ижилтэй болох боломж хомигдох зэрэг хүн ам зүүн болон нийгмийн шинжтэй асуудлууд бий болж байна. Хүүхэд 6 наснаас л хойш хичээл сурвалжт болчиход байгаа юм л да. Тэрийг одоо бага залуучууд 2 тустай амьдардаг болсон. Нэгэн хүүхдүүд аваа төв рүүгээ явуулчихын, нөгөөх нь мал дээр тайлын мал дээр амьдарч байгаа хүмүүс нь нөгөөх бүл хүч гэдэг юмараа дутагдаад мал хүмүүс яг мал гэдэг юм чинь сайхан л да. Тэр ажил хийж чадчихсан малыгаа малж чадчихвал тэр 2 тустай амьдрал тэгээд хүмүүс болгоод байгаа юм. Орчин үед харин тийм залуучууд нэг төв суурин тал руугаа их бараат тал руугаа иргэсэн. За өөрөөр хэлбэл нэг нь сумын төв суурин газар хүүхдэд сургууль сурахын тулд байрлаж, за нөгөө нь малын бэлчээр дээрээ үлдэн аж ахуйгаа эрхлэх нөхцөл байдал үүсэж байна. Одоо мал дээр гараад 12 дахь жилээ болж байна. Хүүхд шуухтын асуудал дээр бол хүүхдүүд нэг хэсэг манай хүн байна. Аваад 4 жил явсан. Энэ жилээс би ингээд гэр бүл дээрээ зөвхөн мал дээр байж байгаамаа. Тэгээ ер нь бол залуу хүний хувьд бол залуу малчтай дэмжихийн хувьд сум орон нутгийн бас нэг хүүхд авдаг байр бас нэг орон тоогийг нэмэгдүүлээд тэгээ залуу малчтай дэмжиж өгвөл бас хөдөө байх хүмүүс маш олон байх болов гэж би бодож байгаамаа. За энэ хүү хоёр талд амьдрах зохицуулалт нь гэр бүлийн доктортой байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа залуусын нийгмийн асуудлыг дагуулад байна. Хүмүүсээ дэмжих талаар гэвэл нутаг орнууд бас тэгээд одоо сургууль хичээл хүүхдийн тэр байр бас зүйний асуудал те манай сумч бас тэгээд байраар бид нэр байранд хүүхдээ өгчөөл ингээд амьдэрдэг. Тэгэхээр тэр байр орн бас жоохон өргөшгөө те бас бидний юм амьдрах болцоо нөхцөлийг дэмжиж өгвөл бас хүүхдээ санаа мөр өгчөөд бид нэр алдаа бүх юма хийгээд явж байна. За иймд боловсролыг дэмжих жилийн хүрээнд хөдөөгийн болон аслагдсан бүс нутгийн боловсролын хүр хэмжээг нэмэгдүүлэх, за багийн түвшинд сургалтын үйл ажиллагааг ойртуулах, дотор байр, алсын болон зайн захимд сургалтын боломжийг нэмэгдүүлэх зэрэг бодиттой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж эхлэв байна. Сургуулийн хажууд нь ойртоод ирэх юм бол гэрийн эзэн болсон хүүхдүүд бол нутгийн эзэн болно шүү. Нутгийнхаа эзэд болоод ирэхээр тэр болгон нутгаас явах юм байхгүй. Багаан одоо гэрийн хүмүүжил гэдэг бас их чухал байдаг. Хүн бол аавыгаа гэр бүлийнхаа ээжийг харж өсч идэг тийм ийм л хүмүүс шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ утгаараа бидний бас энэ багийн бас сургуулийн концепцийг зөв явж байна гэж харж байна. Суурьшил ихтэй сумууд үнэхээр хэрэгцээтэй газруудад мэрж 60 гаруй байршил дээр тооцсон байгаа. Энэ жил одоо тэр 60-ыг чаддгүй маа гэхэд 16 нь бол ямар ч байсан орно гэсэн ийм хүлээлттэй байгаа. Цаашдаа бас энэ ажлыг эрчимжүүлнэ. За 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан нь бэлэгшээлтэй бөгөөд алсын хараатай шийдвэр болж байна. За морин жилийн хямор эрч хүчийг бэлэгдэн хөдөөгийн хөгжил ирээдүйн хойч үеийн боловсролд чиглэсэн бодит ажлууд эхнээсээ ажил хэрэг болж байна. За нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн сан болон Монгол улсын боловсрол шинжлэх ухааны яам хамтран багийн багц сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлж, за нийт 60 сургуулийг үе шаттайгаар ашиглалтанд оруулахаар төлөвлснөөс за энэ онд 16-г нь нэхэр болжээ. За энэ бол зөвхөн барилга байгууламж ашиглалтанд оруулах ажил бус, за харин хөдөөгийн айл өрхүүдийг хоёр тийш салангад амьдрахаа сэргийлэх, залуу малчдын гэр бүлийн доктортой байдлыг хамгаалах, хүүхэд бүрийг орчин суугаа газартаа чанартай боловсрол эзэмших нөхцлөөр хангах чухал алхам юм а. За гал морин жилийн өнгө хиймор өөдрөг бэлэгдэлтэй хамт боловсролын салбарт ийхүү бодит хөрөнгө оруулалт, бодлогын дэмжлэг хэрэгжиж эхэлж байгаа нь хөдөөгийн хөгжил, хүн ам зүйн тэнцвэр, нийгмийн доктортой байдлын бат бөх суурь болох учиртай юм а. Ирж байгаа морин жилийн ерөөлөөр айл бүрийн гал голомт бадран, хүүхэд бүрийн мэдлэгийн гэгээ тэлж Монголын хөдөө нутагт боловсролын шин жигүүр дэлгэрэх болтугай.
17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх салбартаа эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий эрхмүүдэд Монгол Улсын төрийн дээд цол одон медаль хүртээлээ. Сар шинийн баярыг угтан төрийн дээд цол одон медалаар шагнагдсан эрхмүүдийн дунд урлаг, спорт, үйлдвэрлэл, соёлын салбарын шилдэгүүд багтсан байна. Тухайлбал тайз дэлгэцийн урлагт олон жил үр бүтээлтэй ажилласан жүжигчин Цэрэн Дарзив Монгол Улсын ардын жүжигчин цолоор шагнагдсан бол Монгол Улсын нэрийг дэлхийн тайзнаа цуурайтуулж байгаа Дэхүү хамтлагийн хөгжимчин Нэм Жанцан Монгол Улсын гавьяа жүжигчин цол хүртлээ. Хөдөөний шавхал дээр өссөн манай шавхал дээр өссөн шүүтэй байшин. Улаанбаатарт 10 дугаар анги төгсөөд орж ирсэн. Тэгэл одоо урлагийн алтан босгийг атгалаа да. Тэгээд энэ алтан босгийг атгаад би чинь одоо яста аваагүй шагнал хүндлэгдээгүй хүндлтийг хүлээж адаг ташилтны дунд амьдарч явж ирлээ. Энэ бол тэр болгон хүнд тохиолддоггүй ад завшаа юм да. Би одоо өндөр төрийнхөө алтан сүлдэнд залбирч аав ээж тэнгэрт байгаа аав ээжтэй залбирч үр хөвгтүүдтэй тэнгэрт байгаа үр хөвгтүүдтэй залбирч тэднэр минь одоо намайг тэнгэрээс харж дэмжсэний ач буйнаар бас хайрт багш нар минь миний дараамын театрт анхаарахад одоо алтан үеийн багш нар намайг тосч авсан. Тэр алтан үеийнхээ багш нар минь бүгд хараад баярлж байгаа бах. Ингээд одоо тэдэндээ залбирч мөргөё. Баярлалаа та нартай. За ээж аав хань жил Эрдэмтэн багш нар маань маш их бодогдсон байна. Тэгээд энэ дотор лимбмен дуурайд нөгөө үнсэн их театрын хөгжимчд маань бас сууж ирсэн болохоор шамнар маань лимб тоглоод маш их огшлоо. Тэгээд энэ цагаан мэрэгжлийг эзэмшүүлсэн ээж аавдаа Эрдэмтэн багш нартаа бүгдэнд нь одоо талархаж явдаг шүү. Та бүхэн намайг бүтээсэн шүү гэж хэлмээр байна. Тэгээд хамтлагийнхаа хамт олонд Дашка ахта хүн хамтлагийн өнөөртгөн гэр бүлдээ хайртай шүү гэж хэлмээр байна. За 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилдээ одоо Монгол түмэн илгээрийн хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан байж сар шиндээ сайхан шинэлж энэ гал морин жилдээ өшөө өөдөө өөдлөн дэвчхийн сайхан өрөөлийг дэвшүүлээ одоо эзэн Чингис хааны маань төрсөн жил шүү дээ. Тэгээд энэ сайхан морь жилд бол дандаа сайхан зүйл монголчуудад тохиолдог. Тэгээд сайхан бүх нийтлэлд Монгол түмэндээ өсөө өрөөё. Сайхан шинлээрээ. Мөн үндэсний бүхий спортоор амжилт гарган төв дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан Санжаа Дам Монгол Улсын гавьяа тамирчин цолоор шагнагдсан юм а. Түүнчлэн аж үйлдвэр бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн салбарт үр бүтээлтэй ажилласан инженер ажилтнууд аж үйлдвэрийн гавьяат ажилтны зэрэг хүндэт цол одон медалаар ингрэм илаалаа. Гэхдээ одоо энэ чинь төрүүлж ирсэн аав ээж одоо сайхан бүрэн бүтэн өсгөж 90 цент төрөгсөн аав ээжтэй л баярлж байна. Тэгээд ар дээр нь энэ Монгол бүхд оруулж хөлөгийн дөрөнд гарааг нь ганцхан төрөгсөн ачт багштай бас их баярлж байна. Энэ сайхан хүмүүсийнхээ итгэлийг одоо зөв явж хариулан даал гэж бодож байна. За тэгээд бүхтэй хайртай Монголынхаа ард түмэнд одоо гал морин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. За аюу сансан эсэм хүсэл нь биелсэн сайхан жил байх болтугай гэж хүсье. Өнөөдөр ингээд морин жилийн босгон дээр Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтны цол тэмдгээр шагнагдсандаа их баяртай байна. Өнөөдөр энэ сайхан шагналыг авахад хамт олон үе үеийн хамт ажиллаж байсан найз нөхөд эрдэмтэн багш нар олон хүмүүс маань санаанд орж ийн ингээд бүх найз нөхдүүдтэй энэ компанид ажиллаж байсан 30 жил надтай хамт ажиллаж байсан бүх ажилтан албан хаагчтай хамт сурж байсан үеийнхэндээ бүгд нь сар шиндээ сайхан шинэлхийг Эдгээр шагналанд Монгол Улсын хөгжил дэвшил, үндэсний өв соёл, спорт, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж буй илэрхийлэл бөгөөд сар шинийн босгон дээр шагнал хүртсэн эрхмүүдийн хувьд онцгой хүндэтгэл болж байна. Сар шинээр тухайн жилдээ аз хиймортой ажил үйлс өөдрөг байхыг бэлэгдэж зүг чигээ гаргахдаа тухайн жилд суусан хүлэлийн цог хийморийн зүгт гарч буян хишгийн зүгээс ирдэг уламжлалтай. Энэ жил окторгуйн хар нохон ам урд зүгт таарсан тул хийс удалд суусан хүмүүс эмийн зүгт гарч буян хишгийн зүгээс ирэх нь байна. Монголчууд цагаан сарын шинэ нэгний өглөө зүг мөрөө гаргадаг уламжлалтай. За тэгвэл монголчуудын 4 зүг 8 цохис хэмээх зүг чигийн бэлэгдэл бол эртний байгалийн шүтлгээс улбаатай юм а. За энэ нь бурхны шашин Монгол оронд дэлгэрэх явцад агуулга нь улам дэлгэрч за шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Тэгэхээр одоо жилийн
ихэнд бол одоо хүн энэ жилдээ ирэх жилдээ энэ мор жилдээ одоо ямар байх вэ? Сайхан амьдрал ах уу, сайхан байх, ямар золботой байх гэд энэ талаараа юу гэхэд сайхан мороо гаргадаг шинэ нэгний өглөө. Тэгэхээр шинэ нэгний өглөө цог хямрахаа зүгт гараад буян гişийнхаа зүгөөс ирдэг тийм байгаа. Сар шинээр тухайн жилдээ аз хиймэртэй ажил үйлс өөдрөг байхыг бэлэгдэж зүг чигээ гаргахдаа тухайн жил суусан хүлэлийн цог хиймэрийн зүгт гарч буян гişгийн зүгээс ирдэг боломжтой. Энэ жил Огторгийн хар нохойн ам урд зүгт таарсан тул хий содол суусан хүмүүс эмийн зүгт гарч буян гişгийн зүгээс ирэх нь байна. Тэгэхээр энэ жилийн одоо онцлог жилийн тэг мөр гарах юмдаар онцлог юм бол энэ жилийн хар нохой амыг харгалзаж үзэх ёстой хүмүүс. Тэгэхээр энэ жилийн хар нохой ам бол урд зүгөө зүгтээ байгаа. Тэгэхээр урд зүгт одоо хар нохой ам байгаа учраас урд зүглөө зүгөө гаргаж болохгүй. Жилийг бол одоо жилийн зүг гаргаж байгаа учраас жилийн хар нохой амыг тооцдог. Тэгэхээр жилийн хар нохой ам бол энэ жил урд зүгтээ байгаа учраас урд зүглөө мөр зүгөө гаргаж болохгүй гэж байгаа. Нэг хоёр тэгвэл одоо энэ жил хийн дээр сууж байгаа хүмүүсийн одоо хямрын зүг нь урд зүгтээ байгаа учраас урд зүглөө хийн дээр сууж байгаа улсууд урд зүглөө мөрөө гаргахгүй зүүн зүгт мөрөө гаргаад тэгээд зүүн урд зүгээс гэртээ орох тийм байгаа. Тэгэхээр зүүн зүгт мөрөө эмийн зүгт мөрөө гаргаад тэгээд зүүн урд зүгт буян гişийнхаа зүгээс ирэх. Тийм л нэг онцгой юм байгаа да. Зүг гаргахдаа хуучин уламжлалаар морьныхоо уяан дээрээс мөрөө гаргадаг байсан. Харин өнөө цагт суурин газар амьдардаг хүмүүс морьны уяа гэдэгтээ ижил хашаа байрныхаа гадна тодорхой нэг зэг аваад тэндээсээ мөрөө гаргахад болох нэ. Сар шинийн баярын өдрүүдийн автозамын ачаал эрс нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан анхааруулж байна. Ийм учраас замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч та бүхнийг бие биенээ хүндэтгэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна. За өнөөдөр 2 дугаар сарын 17-ны өдөр буюу сар шинийн битүүний өдөр тохиож байна. За та бүхэн харж байгаа бол яг энэ хэсэгт бол замын ачаалал харьцангуй бол гайгүй байна. За албаныхны хэлж байгаагаар сар шинийн өдрүүдэд автозамын хөдөлгөөн бол ачаалал эрс нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулж байна. За энд эрхэм жолооч та бүхнийг сар шинийн баярын өдрүүдээр автозамын хөдөлгөөнд соёлтой оролцохыг бие биенээ хүндэтгэн автозамын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Улаанбаатар хотод цагаан сарын баярын өдрүүдэд автозамын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Битүүрний өдрүүдэд томоохон завхуудлааны төвүүд орчинд хөдөлгөөн эрс нэмэгддэг бол хотын төвийн гол уулзар төгжрөл үүсэх хандлагатай байна. Харин шинийн 1-ээс шинийн 3-ны өдрүүдийн хооронд айл хэсэг урсгал нэмэгдэж, орон сууцны хорооллот болон гэр хороолол чиглэлд ачаалал оргилдоо хүрэх тул замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бүхнийг замын хөдөлгөөндөө анхаарал боломжтой оролцохыг албаныхан анхааруулж байна. Сар шинийн баяраар одоо ихэнхдээ гэр хороолол руу чиглэсэн ачаалт ихсдэг. Тэгэхээр бид нар цагдаагийн байгууллагаас гэр хороолол руугаа төлөхөө их анхаарал хандуулж ажиллан за дээрээс нь цагдаагийн байгууллагаас манай загсаалт танд нээлттэй гэсэн уриалгыг дэвшүүлж байна, ажиллаж байна. Тэгэхээр энд бас төрийн болон төрийн бус байгууллагууд бас нэгдэж оролцож байна. Тэгэхээр хотгон хорооллууд хаалтаа нээгээд за гэр хороололд одоо танаад хамаатан садан чинь зочиж золгож ирж байгаа бол тээврийн хэрэгслийг хашаандаа оруулаад за тухайн гудмаар явах одоо бусад хөдөлгөөнд оролцогч болон шуурхай албаны автомашин чөлөөтэй нэвтэрж байхаар боломжийг бүрдүүлж одоо ирсэн зочтой хашаандаа оруулаарай. Энэ уриалгад нэгдээрээ хашааныхаа хаалгыг бас онгоолгоод зочтой хүлээж аваарай гэдгийг бас иргэддээ уриалж хэлж байна. Өнөөдөр бол сар шинийн битүүний өдрөө. Нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар сар шинийн мэндчилгээ дэвшүүлж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг бусад жолооч нартаа уриаллаа. За юуны өмнө монголчуудаа цагаан сарын шинийн мэндийг хүргье. Тэгээд одоо манайхан замын хөдөлгөөнд оролцохдоо маш соёлтой хамгийн гол нь хөдөө гадаа явахдаа маш болгоомжтой хурдаа сар усан одоо шөнө явахдаа гэрлээ ингээд шижүүлсэн ийм байдлаа соёлтой оролцоочод гэж уриална. Ер нь тэгтээ өнөөдөр бол бас хөдөлгөөн харьцангуй бага байна, байггүй байна. Тийм болохоор бүгдээрээ соёлтой оролцоорой гэж хэлээ да. Тэгээ бүгд сайхан шинэлээрээ ачаал бол мэдээж их байдаг л да. Тэгээд тийм хурдаа тааруулж болгоомжтой явцгаарай гэж хэлээ. За замын хөдөлгөөнд болгоомжтой яваарай. Тэгээд сар шиндээ сайхан шинжлэрээ. Би сая төрийн ордноос ерөнхийлөгчөө шагнал авч байгаа гарч ич. Тэгээд замын хөдөлгөөн бол өглөө боллоо шүү дээ. Баяр төвжирлэгөө сайхан байсан. За одоо бол шууд орон нут руу хөдөө явах чинь. Жолоочтой хандаж холын замд болгоомжтой, тэгээд сахтуурлахундаа хэрэглэхгүй
Тэгээд энэ замдаа сайн хавцаагаарай л гэж хүсэж байна. Сар шинийн баярын өмнөх болон дараах өдрүүдэд орон нутг руу зорчих, буцах хөдөлгөөн нэмэгдэж, хотын баруун зүүн гарцуудад урт дараалал үүсэх төлөвтэй байна. Замын цагдаагийн байгууллагаас баярын өдрүүдэд нэмэлт зохицуулалт хийж байгааг албаныхаа онцоллоо. Ийм дэргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдал тохируулан хурдаа зөв сонгож, аюулгүй байдлаа хангахыг дахин уриалж байна. Хэд хэдэн тохиолдолд гарсан гол нуур цормын мөс хөлдөөгүйтэй холбоотой цөмөрж орсон асуудлууд бас гарсан байгаа. Ер нь бол сар шинийн баяраар одоо эргэж жолооч нар батлагдаагүй зам маршрутаар явах тохиолдол маш их байдаг. Яагаад тэгэхээр очих хөстэй айл хамаатан сад нөгөө магистрал замаас хол ч юм уу тийм тохиолдолд одоо батлагдаагүй зам маршрутаар явж төөрөх, цасанд суух эрсдлүүд их гардаг. Тэгэхээр энэ эрсдлээ тооцоолж болж игэл одоо батлагдаагүй зам маршрутаар зам төтөлж явахгүй байхыг бас эрэгтэй сэрэмжлүүлж хэлээ. Сар шинийн баярын өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгдэх хандлагатай байгаа тул хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ сахин баримтлаж анхаарал болгоомжтой оролцсон уу? Говийн бүс нутгийн онцлог малчтын ахуй соёлоос үүсэлтэй Тэмээн Поло спорт сүүлийн 25 жилийн хугацаанд уламжлалт болон хөгжөөж орон нутгийн өв соёлыг хадгалан хамгаалахын зэрэгцээ шинэ үеийн тамирчдыг төрүүлж байна. Энэхүү спорт нь зөвхөн наадам төдийгүй тэмээг унлаг эдлэгэнд сургах, ашиг шимийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм а. Говь нутгийн малчтын ахуй амьдрал уламжлалт соёлоос үүсэлтэй Тэмээн Поло спорт Монгол улсад хөгжөөд 25 жилийн нүрийг үзэж байна. Анх Өмнө Говь аймаг Тэмээн Пологоор улсын аварга алтан медаль хүртэж байсан нь энэ спортыг хөгжүүлэх эхлэл болж улмаар бусад аймаг бүс нутгийн малчид, тамирчид идэвхтэй оролцох болсон төвхтэй. Өдгөө Тэмээн Полон зөвхөн нэг аймгийн хүрээнд бус Говийн бүсийн 3 аймгийг тойрон зохион байгуулагддаг улсын аварга шалгаруулах тэмцээн болон өргөжжээ. Жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж олон аймгаас тамирчид ирж өрсөлдөх болсон нь энэ спортын нэр хүнд цар хүрээ тэлж илрэл болж байна. Тэмээн Полог улсын аварга шалгаруулах тэмцээнд би баг толгойлж ороод анхны алтан медалийг Өмнө Говьт авч үлдэж байсан. Ийм төвхтэй. За тэрнээс одоо 25 жил боллоо. 25 жилийн хооронд энэ Тэмээн Поло хөгжихийн зэрэгцээ тэмээ одоо унлаг эдлэгийн сургах, намгаруулах ийм ажил маш их идэвхтэй. Аяа, хойштон бол миний санал байдаг. Энэ Тэмээн Полог улсын аваргыг зарим жил хийгээд зарим жил хийхгүй. Аймагч юм ялгаа байхгүй. Энэ бас тэмцээний хөгжил энд бол муугаар нөлөөлж байгаа гэж бодож байгаа юм. Тэмээн Поло хөгжихийн хэрээр тэмээг унлаг эдлэгэнд сургах, номхруулах арга барил улам боловсронгүй болж спортын зориулттай номхон сургуультай тэмээний тоо нэмэгдэж байгаа юм. Мал номхон байх нь зөвхөн спортын зориултаар бус ноос, сүү, зэрэг, түүхийн эдийн ашиглалтыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн үр өгөөжийг сайжруулахад чухал нөлөөтэйг малчид хэлж байна. Мөн энэ спортод зөвхөн эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүд оролцож Тэмээн Пологоор хичээллэх залуусын тоо нэмэгдэн шинэ үеийн тамирчид спортын маструуд төрөн гарч байна. Энэ нь Тэмээн Поло говийн бүс нутгийн өв соёлыг хадгалсан залгамж халаатай спорт болон хөгжиж байгаагийн илрэл юм. Гэхдээ хойштон бол энэ Тэмээн Поло хөгжснөөр энэ говь олон унмгай номхон тэмээтэй бол унлаг эдлэгийн сургах та спортын амиг хангал сургалтын спортын мастер төрөх энэ л ач холбогдол маш ихтэй. Номхон тэмээтэй л байвал тэмээ бол мал бол номхон л байж бүх түүхэд бүх юм одоо сайн сүгэн ашигладаг учраас энэ бол ийм сайхан тэмцээн өргөдөж явж байгаа маа. Тэгээд энэ тэмээний чинь тавг нь өөрөө цоорн тавгүйч нийтэр унахтаа унж тоглоод адууна тасаад туслаад үнсэндээ уяад хоноод ингэж үе тавг болын бүх болгодог. Тэгээономгой номхон болгодог. Тэгж үжихгүй бол захын тэмээ оноод хаашаа ирэхгүй хаашаа явахгүй. Ийм учраас энэ Полоч маань өөрийн тоглодог тэмээтэй болох гэж тэмээгээ өөрөө багаас нь сургаж ингэж байна. Тэмцээнийг ихэвчлэн жил бүрийн 11-р сараас 2-р сарын хооронд Ингний айрагны баяр болон цагаан сарын өмнөх үеэр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ үеийн тэмээг унлагад хамгийн тохиромжтой үйлрэл тооцогддог бөгөөд зуны халуун дундгад тамир тэнхээ муудах хайлах эрсдэлтэй байдаг байна. Хэдийгээр Тэмээн Поло зарим жил завсарласан тохиолдол бийж малчид оролцогчид цаашид жил бүр уламжлалт болгон тогтмол зохион байгуулж үндэсний өв соёлыг хадгалсан энэхүү спортыг тогтвортой хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь Тэмээн Полон зөвхөн спортын төрөл төдийгүй говь нутгийн малчдын амьдрал өв соёл бахархлыг илэрхийлсэн онцгой өв уламжлал юм а.
Цагаан сарын баярыг өгтөн Говь нутгийнхан Тэмээний уралдаан зохион байгуулдаг уламжлалтай 1994 оноос хойш тасралтгүй хөгжиж ирсэн энэхүү уралдаан нь зөвхөн спортын арга хэмжээ төдийгүй дэлхийд ховор хоёр бүх тэмээг хайрлан хамгаалах өв соёлыг түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой хэвээр байна. Говь нутгийн малчид тэмээг эртнээс ундлага эдлгээнд сургаж уйж сайн уралдуулж ирсэн уламжлалтай. Орчин цагт энэ уламжлал 1994 оноос эхлэн илүү зохион байгуулалттай хөгжиж, Тэмээний уралдаан нь цагаан сарын баярын өмнөх онцлог арга хэмжээний нэг болжээ. Тэмээний уралдаан нь морин уралдаантай төстэй боловч уяа сойлог, бэлтгэлийн хугацаагаар онцлог. Жил бүрийн 8 дугаар сарын 25-наас эхлэн тэмээг уйж сойж бэлтгэн өвлийн турш буюу 2 дугаар сарын 11-ыг хүртэл уралдуулдаг байна. Ялангуяа өвлийн эд хүүтэн цастай жавартай 1-2 дугаар сард Тэмээний сүр жавхаа бүрэн илэрч уралдахад хамгийн тохиромжтой үе үздэг. За ер нь морьтой маш ойролцоо болсон. Цаг хугацааны хувьд яг өвөл ер нь намар 8 сарын 25-аас хойш одоо хүртэл ингээд яг уйд сойгоо уралдаад явж байдаг. Ер нь бол ялгаа нэг бол одоо шөнө нэг уйж хондгоор ялгадаг. Бусдаар бол ерөөсөн хөлөс ажил одоо бүхий л юм яг морьтой яг адилхан болсон. Ер нь 4 нас болж уралж байгаа. Ер нь насны ангиллаг нь ганц тэмээ ат нэм уралдаг байсан. Тэгээд ер нь 12 онд би битүүшүүдэд тайлаг гэдгийг анх санаачиж оруулаа. Тэрнээс хойш тором битүүшүүдэд тайлаг, хөшгөн тайлаг одоо 4 нас оруулж байна. Богиножтойгоо бараг 5 нас оруулж байна. Тэгээ энэ олон нас болсноороо тэмээгээ эдлэх, хамгаалах, хайрлах, уяаштай урам зориг өгөх, олон жилийн хөдөлмөр үнэлэхт бас төхөн болсон. Дээрээс нь ч бас ерөнхийлөгч хэвлэлээр ингээд зохион байгуулж байгаа маш их таларгалтай. Уяашт бидний юмуд асар том одоо хөшүүрэг дэм болж байгаа. Анх Тэмээний уралдаан зөвхөн Атан Тэмээний төрөлтэй байсан бол 2012 оноос хойш насны ангиллыг нэмэгдүүлж 2 настай тором, битүүшүүдтэй тайлаг, хөшгөн тайлаг зэрэг нийт 4 төрлөөр уралдуулдаг болсон. Насны ангиллал нэмэгдснээр ботгон цагаас нь эхлэн зөв үед сойх, гаршуулах нөхцөл бүрдэж уяаштын ур чадварыг хөгжүүлэх, тэмээг хайрлах хандлагыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ. Тэмээг үед сон уралдуулна гэдэг нь зөвхөн уралдааны өмнөх бэлтгэл биш, ботго байхаас нь эхлэн гаршуулж, хүнтэй ойр өсгөх урт хугацааны хөдөлмөр байдаг. Энэ утгаараа Тэмээний уралдаан нь мал сүргийг хөгжүүлэх, үйлдвэр ухсааг сайжруулах хамгийн том хөшүүрэг болдог байна. Хизээ юм болдог бол одоо тэмээн хинцээ уралдаан. За ер нь Тэмээний сүр жавхгаач ерөөсөө өвлийн яг энэ одоо цастай жавартай ер нь 1-2 сар л байдаг юм да. Тэгээ яг ер нь 10 сараас одоо 3 сар арай хүрэхгүй одоо 2 сарын 10 хүртэлтэй уралдаг одоо ийм зарчим тогтож байна. Яг энэ хугацаанд бол уралдаж болж байна. Ер нь их оройтчууд бас тэмээч нь халуунд бас нөгөө бие томтой дээрээс нь бас нар тэмээ ноос гуужих гэдэг ингээд бас нэг төрөл үүдэг. Яг энэ өвлийн сүржих гойд үед нь уралдаж байгаа нөлөөг тэмээний яг оновчтой цаг үеийн тийм байм л да. За тэгэлгүй яг энэ тэмээг олон нас болгож олон хүмүүс хайрлж хүндэлж тэмээг одоо дэлхийд ховорцсон хоёр бүх тэмээ одоо бүхий л талаараа тэмээд ашиг тус байж та эрүүл мэнд Монголд одоо хоёр хүүхдээ тэмээ цөөхөн байна те. Энэ талаас бид нар хөгжүүлж, үржүүлж, хайрлж, хамгаалж, өсгөж, үржүүлэх төлөв нь айгүй том хөшүүрэг болдог энэ тэмээний уралдаан болон дээрэс нь саах. Ер нь бол тэгээ яг зах зээлийн хувьд бол саагаад сайл сүлмөс үнэтэй болж энэ дээрэс нь энэ уяа сойж уралдана гэдэг бол яг нөгөө ботгон цагаас нь хойш одоо ботгоноос нэхлээд барьж үйдэг, дээрээс нь тормонд номгруулж уралдадаг, эр эмгөө сургадаг. Заад ингээд цаашдаа ингээд уралдаан гэдэг бол хамгийн тэмээг хөгжүүлэх хамгийн одоо том хөшүүрэг нь энэ байхгүй. Тэгээд энэ дээрээс нь бас залуу уяачд болон тэмээгээ хайрлж хамгаалж байгаа хүмүүс одоо энэ дээр бас тогтож энэ орон нутагтаа тэмээгээ өсгөн үржүүлж адгуулan малалж энэ цаг хугацаанд энэ цаг одоо янз бүрийн яг нутагтаа байгаа тэмээг бас уйж байгаа бас ийм төхөм залуучуудыг бас нэг нутагтаа одоо яг байж эзэн болгож байгаа нь бол тэмээ шүү дээ. Бас манай говийн хувьд бол мөн Тэмээний уралдаан нь зөвхөн спортын ач холбогдлоос гадна залуучуудыг мал аж ахуйтай үлдэх, өв уламжлалаа өвлөн үргэлжлүүлэхэд чухал үүрэгтэй. Говь нутгийн хувьд тэмээ ахуй амьдралын саншгүй эсэг төдийгүй нутгийн иргэдийг нэгтгэдэг үнэт өв соёл юм а. Өнөөдөр Монгол улс дэлхийд ховорцсон хоёр бүх тэмээний гол нутаг хിവэр байгаа бөгөөд Тэмээний уралдаан нь энэ ховор амьтныг хайрлан хамгаалах, үржүүлэн өсгөх, олон нийтэд сурчлах чухал ач холбогдолтой арга хэмжээ болсоор байна. Ийхүү цагаан сарын баярыг өгсөн Тэмээний уралдаан нь говь нутгийн өв соёл, малчдын хөдөлмөр, эсвэр хатуужлыг илэрхийлсэн үеэс үед уламжлагдсан хөгжиж байгаа онцгой өв уламжлал хിവэр байна. Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын 91-р багийн малчин Очоогийн дийлэг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэрэмжит Алтан хурганы эзнэр шалгарч шагналыг гардуулан өглөө. Дийлгийнх 1989 оноос одоо хүртэл Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж 2017 онд мянгат малчнаар тодорч байсан туршлагатай малчин юм. Аргадын удамт хонин сүрэг маань
Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын Ивэн 1-р багийн малчин очоогийн дэлэг, за Монголын радиогийн 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит 48 дахь удаагийн алтан түлийн эзэд шагналын алтан хурганы эзнэр тодорлоо. За мөн одоо фермийн ажил ч гэсэн байнга одоо энэ амьд амьтантай харьцдаг учраас тухайн одоо малынхаа эрүүл ахуй байдлаас ахуулаад одоо маш их ажиллагаатай байдаг. Тэгээд сэлэн түмэн маань маш хөдөлмөрч юм арт түмэн учраас жилээс жилд олон аваргыг төрүүлж улс орныхаа хүнсний аюулгүй байдал хангамжинд өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулдаг. Тэгээ улсад татвар төлдөг. Сэлэнг аймаг маань одоо жил болгон яг аварга одоо мал аж ахуйн хувьд 3 аварга фермер, 3 аварга малчин төрж байгаа юм. Өмнө нь одоо жишээлбэл 5 аварга малчин төржсэн бол 5 аварга фермер бас төрдөг. Тэгээ фермер нь дотроо мэдээж одоо үхрийн аж ахуйч байдаг юм уу, хоньны аж ахуй гэдээ байгаас гадна зүгийн аж ахуй бас ордог. За дэлхийг 1989 оноос одоо хүртэл Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж 2017 онд мянгат малчнаар тодорч байсан дуршлагтай малч юм а. За тэрээр 2025 онд мал сүргийн тоо толгойг 1100-д хүргэж 350 төл байж болжээ. 1988 онд 8 төгсөөд тэрнээс хойшоо одоо энэ мал явж जैन 405-гийн 5 төсөн дээр байсан. Тэгээ Сэлэн аймаг дээр тэмээгээ болоо тэгээд наадах маллаад явж байна. 1993 онд айл нутаг болоод тэгэл наашаа ерхөхтөд маань сургууль соёлыг нөхөөгөл тэгээд Сэлэн аймгийн баруун бүрэн нутагтаа ирж сайхан амьдарч байна. Сүүлийн хэдэн жил одоо тэгэл сайн авч тэрнийг нь алтан хурганы эзнэр энэ өдөр ингэж тодорхойлж ирж байгаа бүх хүмүүстэй баярын сэтгэлээ хуваалцъя. Манай одоо 1000 гаруй малтай бог мал нь. Бодмар малны 200 гаруй мал байна одоо хүмүүс. Алтан хурганы эзнийг тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан нутаг орондоо залуу малчдыг бэлтгэн дэмжсэн. Малынхаа ашиг чимээг боловсруулж зах зээлд гаргасан үрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэрж ажилласан зэрэг үзүүлэлтээр шалгаруулдаг билээ. Малчин удмын ухаан үеийн үед өвлөгдөн дэлгэрч мал зүргийн буян хишийг арвижин бялхаж өргөөгөр нь үнэр жаргалтай ажил үйлсэн үргэлж өөдөө дэлгэрэх болтугай. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэрэмжит алтан тугал шагналын эзнэр Сэлэн аймгийн Жавхлан сумын Бумбат 1-р багийн малчин Жанчвийн чулуунд орж халгарч шагналаа гартаа авлаа. Сэлэн аймгийн хувьд бол өнөөдөр Монгол улсын одоо засгийн газраас шагнал авж байгаа 14 улсын аварга төрж байгаа. За нийтдээ 3 малчин, 3 фермер, дээрээс нь одоо аварга тариаланч хамт олон тариаланч өрхөн. Тэгээд ингээд нийт нь 14 одоо хүн шалгарч байгаа. Манай аймгийн хувьд бол энэ жил харьцангуй айгүй цас ихтэй боловч харьцангуй одоо нийт малчид болон одоо сумдын удирдлагууд самтарч ажилласны хүчин бол үйлчлэх сайхан өдөө үйлжж байна. Цас цод ихтэй ч гэсэн бүгд багаараа хамтарч ажиллаад мөн одоо малаа эрчимжүүлэх тал дээр нэлээдгүй анхаарч 400 гаруй мянган толгоогоор багасгаж чадсан байна. Цаашдаа бид бол малаа эрчимжүүлж чанаржуулах тал дээр бол анхаарна. Монгол Улсын засгийн газраас барьж байгаа бодлого бол Сэлэн аймгийг газар тариалан эрчимцэн мал аж ахуйн бүслүүдгээд олон жил зарласан. Одоо бол өрөөгөөж өгчлөөр байна. За тэрээр бог малын тоогоо зохистой хэмжээнд барьж махны чиглэлийн үхэр хоньны үржлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ газар тариалангийн бүсэд эрчимцэн үхрийн аж ахуйг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж төрөөс баримталж байгаа мал аж ахуйн бодлого чанаржуулах чиглэлийг бодитоор хэрэгжүүлж байгаа хөлмөр зүтгэлийг нүнлэн алтан тугалын эзнэр ийн тодруулжээ. Тэгээ яг одоо төр засгийнхаа сэдвэрийг дагаад ерөнхийдөө хөрс сэргийг ерөнхийдөө жоохон төлхөө өсгөж үржилж байна. Тэгээ ер нь бол дөрвөн төрөл дээр мал өсгөж байгаа юм. Гэхдээ ерөнхийдөө бол үхрийг ер нь одоо тариалангийн бүс гэдэг юм талаар нь үхрийг ер нь ялгах чанартай таваарлаг өсгөх ингээд явж байна. Жилд нэг 45-аас 65 хүн ер нь тоглолт юм битээ. Битээр Өвшөө бас алтан тугалын эзэлсэн маш их хайртай. Олон жил бас ингэж хөдөлмөрлөж бас тэрнийг өөрөөсөө гэсэн гэж алтан тугалын эзэлсэн баяртай юм байна. Тэгээ ингээд одоо хагас хөвчсөн лаж хурал гэсэн чиглэлтэй. Тэгээд энэ бод малыг л жоохон хөвтэй гэж явж байгаа даа тэр.
За чулуунд орж 2022 онд сумын авраг малчнаар шалгарч байсан дуршлагтай малчин юм а. Тэрээр баяд үйлдвэрийн мах, ноосны хонь, алтай, улаан үйлдвэрийн ямаан сүргийг чанаржуулах, үйлдвэр ухсааг сайжруулахад онцгой анхаарч ноосны гарцыг нэмэгдүүлсэн байна. Энэ өдөр мэдээллийн хөтөлбөр Монгол улсын Гарамгай мэргэн Сүхбаатар болон өсвөрийн өс хүрээдүйтэй харваач Сүмбэр нарыг онцолж байна. Тэдний хувьд сар шинийн баярыг өгсөн Шагаан харваан тэмцээнд оролцож байна. Өдөртөө бид яг одоо Төв аймгийн Алтан булаг суманд хүрэлцээрсэн байна. За бидний яг ирэхэд бол сар шинийн Шагаан харваан тэмцээн явагдаж байгаа юм. За бид өсвөрийн Шагаан харваач болоод за Ахмад харваачтай уулзахад бэлэн болсон байна. За сайн байна уу та энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна. За өнөөдөр энэ Алтан булаг суманд одоо Төв аймгийн Алтан булаг суманд сар шинийн харваан болж байна. Энэ харваанд одоо сайхан залуучууд одоо Ахмад одоо сайхан бүх харваачдыг сайхан харуулж байна. За намайг Төв аймгийн Баянзан сумын яриад өсвөрийн харваач мөнх хоёрын Сүмбэр гэдэг. Ядгаа Төв аймгийн Баянзан сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн 8 ангид сурчлаа. Шагаан харваан Монгол түмний эртнээс өвлөгдөн ирсэн уламжлалт наадгай бөгөөд айл хотлоороо цуглаж Ахмад наснасаа суралцсан тоглодог ёс заншил уламжлалтай байлээ. Бид энэ удаад Монгол Улсын Шагаан холбооны ерөнхийлөгч Монгол Улсын үлэмж дархан мэргэн Цэрэндоржийн Инхбатын түрэн гарсан Төв аймгийн Алтан булаг суманд Шагаан харваан тэмцээнийг зорин ирлээ. Бид Ахмад үеийн төлөөлөл 39 жил шагаан харваж байгаа Монгол Улсын Гарамгай мэргэн Сүхбаатартай ярилцсан юм а. За одоо энэ Шагаан харваа хичээлээд одоо Ахмад үеийнээс бол олон сайхан тэмцээнд ороод нэгээс харж байгаа. Тэгээд одоо ер нь харилцангуй энэ залуучууд сайхан дүрэн орж ирж залуучууд их сайхан харуулж байгаа. Хүүхдүүд маань ч сайхан харуулж байна. Хүүхдүүдийн одоо өсвөрийн улсаа ургуулдаг ахмадын улсаа ургуулдаг залуучуудын улсаа ургуулдаг. Ингээд ер нь бол хуучин харуулж байсан үеэс юм илүү одоо их хүчтэй орж ирж олон баг ордог болсон харваачдыг олон цугладаг болсон ийм сайхан өргөн дэлгэр болж байгаа юм. Монгол улсад 10,000 гаруй шагаан харваач сонирхогчд байдаг. Тэдний нэг өсвөрийн харваач Төв аймгийн Баянцанхан сумын ерөнхий боловсролын 8 дугаар ангийн сурагч мөнх хоёрын Сүмбэр юм а. Тэрээр ахшгэ мэргэн харваач болох хүсэл мөрөөдөлтэй гэлээ. Одоогоор Сум аймгийн олонч тэмцээнд амжилттай оролцож байгаа өсөх ирээдүйтэй өсвөрийн харваач юм а. За одоо надын хувьд гэх юм бол одоо энэ сүүлийн үед энэ хүүхдүүд их шагаан оронд орсон шагаан ороо их хөгжсөнтэй холбоотойгоо гэх юм бол олон хүүхдүүд ер нь шагаан харвааг ерөөсөө дэмжиж одоо энэ чинь улсын хурлын одоо юунаас засгийн газраас ч гэсэн бас хүүхдүүдийг тусад нь болгосон тийм юу зохиосон биш би бол үнэхээр их баярлж байгаа. За нэг том болоод нэг улсын цол за манай Сүмэнд бол нэг одоо 10-аас 15 хүүхдүүд байгаа. Шагаан харваан тэмцээн нь 2 баг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож уухаан төрөлхөөр тэмцээн эхэлнэ. Энэхүү наадгай хурцгаараа төвчээр төвлөрлийг хөгжүүлэхийн зэрэгцээ аз хямар оновч бэлгийг бэлэгддэг лээ. Шагаан ингээд харуулцаа хамгийн эхлээд суудлаан зөв суух хэрэгтэй. Тэгээ суудлаан зөв суугаад одоо хачлах сумнахаа одоо энэ хараа одоо энэ дунд хуруу эрхэн хуруу энэ тавиад энэ дээр одоо тухайн хүний оюун ухааны потенциал ажиллаж байж тэгээд тэнд байгаа хасаг онох тэгж л харагдав юм да. Үндэсний дээл хувцаараа гож өв соёл болсон шагаан наадгаагаараа өрсөлдөн тоглох залуус олон байлаа. Шагаан харваан цолны хувьд мэргэн, хушуу мэргэн, гарамгай мэргэн, дархан мэргэн, өлөмж дархан мэргэн, даяар дурсагдах мэргэн гэсэн цолууд байдаг лээ. Монгол улсад даяар дурсагдах мэргэн 2 байдаг байна.
Зүүн өмнөд хязгаарын монголчуудыг дагуулan тохиноолох сайд ачид мэрэгэн цорж арилсан чин бишрэлт хувилгаан тоон игүзэр зам бадарсан Эрдэнэ мэрэгэн хам хотогт ялгуулсан чин зүтгэлд үнэн сүжигт гигантны 5 дугаар дүр гавж Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэ мандал хийдийн тэргүүн хам 5 дугаар игүзэр хутагт данзан лусан ванжил номын болон ажлын альчлаар эх орондоо түр хугацаагаар морил ирсэн. Тэрээр сар шинийн өдрүүдэд Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэ мандал хийдэд сүсэгтэн олондоо зориулан ном хурж байна. 5 дугаар югзөр хутагт энэ өдрүүдэд Сүхбаатар аймагтаа морилж байгаа. Эрдэнэ мандал хийдийн цогчин дугуйнд хуучдын 29-ний хуралд оролцож ном хурсан. Битүүний өдөр Эрдэнэ мандал хийдээс жил бүр уламжлалт болгон хийж байгаа Сүхбаатар аймгийн битүүлэгт оролцоод оройноос шинийн нэгний өглөө хүртэл цедр ламын хуралд хурах юм а. Хутагтаа морилын ирсэн сүсэгтэн олон татархалтай байна. Хутагттай хүндэтгэл үзүүлж адис хүртэж номын ажилд амжилт хүсэж хурал номд өргөнөөр оролцож гарч буй морин жилийнхэн ажил үйлс сайн сайхан бүхнийг даатгаж байна. 5 дугаар югзөр хутагт Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэ мандал хийдийн тэргүүн хамбаар 2023 онд өргөмжлөгдсөн. Тийм учраас нутгийн төв хийдтэй болж байгаа хурал номд бичлэн оролцоог чухалчилдаг. Айлчлан ирж буй гал моринжил 5 дугаар югзөр хутагт данзан лувсан ванжил дээдсийн хувьд маш их чухал үйл явдал тохиолж байна. Тэрээр өмнөд энэтхийн гомон татсан буддын ухааны Лааранбийн дамжаа барьж талархлын хурлаа хуруулна. 5 дугаар югзөр хутагт данзан лувсан ванжил дээдс 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэ мандлын ээлжид 31 дугаар чуулган оролдоод хутагтайгаа одоо Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэ мандлын тэргүүн хамлам болгосоо. Тэгээ хутагт маань бас бидний саналыг бас хүлээж авсан бид их баяртай байдаг. Тэгээ хутагтай маань үүс зохиос одоо жилээс жил улам одоо дэлгэрч энтхэг улсад нийтдээ одоо 23 дахь жилээс сураад энэ жил одоо Лааранбийнхаа одоо шалгалтыг 6 дахь жилийн шалгалтаа өгөөд одоо Лааран гэдэг тэр эрхэм хүндтэй цолыг одоо хүртэх гэж байна. Олон одоо лам хуургуус сүтэн олнууд одоо очиж оролцох ийм одоо төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд энэ гал морин жил бол одоо бидний хувьд Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэ мандал хийдийн маань анх одоо үүсгэн байгуулагчийн 230 дахин одоо сэргэн мандсных нь 35 жилийн гой болж байгаа гэдгээрээ бас онцлогтой одоо жил гарах гэж байна. Сар шинийн хуралдаа оролцож Улаанбаатар хотод морилж Монголын Бурхан шашинтны төв Гандан тэгшлэн хийдийн тэргүүн хам Монгол багш Жавцанд орчтой золголт хийж шинийн 15-нд Сүхбаатар аймагтаа хүрэлцэн ирж сүсэгтэн олондоо насны авшиг хайрлах юм байна. Үүний дараа Эрдэнэ цагаан, Дарганг, Онгон, Наран, Халзан, Баян дэлгэр суманд морилж ном хурна. Мөн Хинтээ аймгийн Галшар сумын сүсэгтэн олонны урилгаар ажиллах юм а. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Дорнод аймгийн Мотод сум, Чой болсон хот Хинтээ аймгийн Баян адрах сум буюу урд дүрийн шав байсан нутагт очих юм байна. Дундгав аймгийн Өндөршил сумаас хошин авраг малчин төрлөө. За Өндөршил сумын малчин Мөнхөөгийн Эрдэнэ 2 Дамбадаржаагийн ууган тогосноор мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн аймгийн хошин авраг малчнаар шалгарлаа. Тус өрхөн уламжлалт мал аж ахуйн арга дуршлагыг орчин үедээ хослуулан 4 төрлийн малыг өсгөн үржүүлж ашиг шимийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Жил бүр сүү цагаан эдэгээ боловсруулан өрхийн үйлдвэрлэл эрхэлж малаа сурган ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч иржээ. Тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 2012 онд сумын авраг малчнаар 2019 онд Монголын үндэсний олон нийтийн радиогийн алтан хураг шагналаар 2020 онд аймгийн авраг малчин өрөх, за 2025 онд 2000 гаруй толгой мал тоолуулж сумандаа хамгийн олон малтай, хамгийн олон төлөв байжулсан малчин өрхөөр нэрлэгдэн амжилтаа баттгалаа. За хамгийн анх 2013 онд суманд 1000 малчин болж исэн. 19 онд алтан урганы эзэн болж илаа. 20 онд аймгийн авраг малчин болсон. Одоо 26 онд аймгийн хошин авраг малчин болсон да баяртай байна да. За манай хүү охин хоёртай. За хоёр хүүхэд одоохондоо хөдөө байхгүй. Нэг охин Солонгост сурч 6 жил болж байна. Хүү Японд сураад одоо 2 жил болж байна да. Хоёр хүүхэд хоёулаа гадаадд. За нийт Монголынхаа малчид ард иргэдтэй өнтэй сайхан аварчхын өрөөл дүргий. Мал сүргээ өсгөн үржүүлж нутаг орныхоо хөгжөөлдөө бодтой хувь нэмэр оруулж байгаа хошин авраг малчидаа халуун баяр хүргэж цаашдын хөдөлмөрт нь өндөр амжилт хүргэе. Үзэгчтэй бүхэн минь гал морин жилдээ илгээрээ их амгалан төрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан шинэлээрэ.